Яруулслын чуулган Монгол туурхтны яруу найрагчдын наадамд. Ахмад дипломатч сэтгүүлч Жүлтмийн намчин. Монгол адуу. Модон шанивгийн үеэс Монголын түүхийг бичлэхэд мундашгүй гавьяа байгуулсаар яваа. Монгол морныхон тухай магтан дуулмаар санагдав. Адуунаас ухаантай амтэн алаг хорвоод үгүй гэж би амбартан хэлж чаднаа. Хүлэг сайн морд хүндрэлтний хүч тамир оюун ухааны шалгуур олимпийн төрөлд хүч төрн орж ирснээ хүч дэлхийд саяхан тунхаглав. Адуу хүний иргэшэлд орсон ч аюулт цус ойртолтыг зөнгөөрөө мэдэрч охин төлн нас бийг үүсэх үед нь огт хамаагүй сүрэг рүү хөөн тууж оруулдаг. Их эзэн Чингис хүндрэлтний түүхэнд хинч байгуулж үзээгүй алдар зуугаа мандуулсан авгаа гүрнийг зогслооход авьяаслаг жанжнуудын уруу хаан арга хүлгүүдийн хурд хүч алдаж татдаг нумсум алд хүрэхгүй махир сэлэм дөрвийн аль нь илүү үүрэгтэй байв гэвэл харахгүй л агт мордын байгуулсан гавьяа авьяаслаг жанжнуудын уруу хаанаас аж талаараа дутхааргүй байдаг юм. Монгол морь байгаагүй бол Монгол хүн хичнээн ухаантайч баруун зүгт Орос Унгарын уудам тал Урал Кавказын сүрлэг үйлс ижил доон Дунаа морин Арабын элсэн цөл өмөр зүгт Шиврийн ширэнгэн ой ур зүгт Улаан шар мөрөн энэтх төвдийн сүрлэг үйлсийг даван туулж чадахгүй байсныг энд би уйлглах юм болий. Өлчир чирэг Монгол морь өндөр уулан зам голохгүй харсан чихтэй янгар адил дүүлэн өрхөн голыг гаран хайхгүй хаагуурч хамаагүй зүсч гатлан Монгол морь жилийн газрыг сараар сарын газрыг хоногоор хоногийн газрыг хормоор товчилдог Монгол түмэн бидэнд бурхнаасаа яасан гайхалтай хүлэг юм. Эрийн химэр болж мөнхөрсөн нэснээ хизээж явуулж үзээгүй Монгол морьд эцсийн хүчээ шахун зүтгсээр энэ бидний амьдралтай учруулсан юм шүү. Адууны хурд хүчээр бахархдаггүй ард түмэн алаг дэлхийд үгүй. Адууг алс улсын Америкт ч, Арлын Япон улсад ч, Арабын элсэн зүлдэж Аз твийн цээжиндж энэ дэлхийн хаан л бол хаан агт мордыг уралдуулан баярлан хөөрцөглөн баярлсандаа болоод зарим нь уйлан дуулан байж сууж ядлаа айхлан өөхлөн магтах үгэ олж ядна үнэхэрийн хурдан надуучгэн хөлөмж хурдан буянжгэн. Хүн гэдэг амьтан дэндүү хойо ботсон бэртгчин юм аа. Хүлэг мордыг уралдуулж хүч тамирыг гайхуулах гэж элдүү эм суцаар шахан эргчлөөгүй хашаалж болсон болоогүй тижээлээр бордон энгүй хурдан хүлэг төрүүлэх гэж эцгээр нь төлийг гიშгүүлчих мэднэ. Эм бол хүн төрлөخت нь бурхнаасаа яасан буйныг буцарлаж байгаагаас юуны ялгаа. Адуунаас өөр алжаалан тайлж амрахтай хүртэл зогсоогоороо унтдаг амьтан алаг дэлхийд өөр байна уу? Адуу өдөр эзсэн өвсөө ахин дахин хөвдөггүй ховраад хус юм. Хомоолн хүртэл агангаас ялгархааргүй ангилуун үнэр гарган ариун нутлагын нэгэн болж ялтан ганжууртай сүмдэж хөөгн айлгэрийн доторч уугн. Тэнгэрлэг Монгол адуу тэсхэн мөвлийн хүүтэндж хашаа хорооноос холоо хэрийн бэлчээрд байхдаа үс зүсэн гэлтгнэж үтсээр сэтгэл сэргмээр үнэхээр хямрт тамтаа. Тал хээр нутагтай таваараа байх тусам тарга тэвэргэн жигдэрдэг таван хушуу малын минь сорно билээ. Хүү нэгдлийн үеэс хүндрэлтний гаршуулж авсан өвсөн тижээлтэн амтан дотроос эрүү хийгээ толгоонд эн тэнцүү үүдэн шүд араатай адуус адуунаас өөр байдаггүй гайхалтай. Хавар намар өвөл зун ээлжилэн хорвоо дөрвөн нүлрэл солигдоход хүнс хоолоор гачигдж хүнээр тижээлээ бэлтгүүлж байсангүй. Хөр цасыг хөлөөрөө өндөөж үүдэн шүдэнд нь торох төдий өссийг өтөр дүргэн нэдэж хүч тамираа нөхөн. Адуун заяас нь үүдэн шүдэн ам зогоох өвс зулгаах шүдүүдийгүй амнаас ижил сүргээ араатнаас хангаалах зэвсгэн юм. Адуу бол үнэхээр ухаантай амьтан
Аратан ч сүргэлэн дайрахад амьд гарах гэж ир зүхтаадаггүй. Өөхөкс ихэхээ үзэлцэхээр өрсөж тулалддаг адуус юм. Тулаанд орохын тулд унах даага туйлдж ядарсан яга дундаа хийж хүрээ үүсгэн дуур зогсоод сүргийн маллаа азраг халдаж ирсэн хангаан саарлыг хадсан завчин тангарн өшөглөн. Хиймэр золботой Монгол адуунд хэр баргийн өвчин тусахгүй. Монгол адуу хичнээн үсвч үхэр гахаа нохолгой үжирч ядарсан хогийн үнрээр овоолж орхисон хог руу очиж байсныг харсан хүн байна уу? Өрлөг Монгол морь өдөр эзэндээ унаа болж шүн амийг нь сахин зэрлэг аратан шивэлсэн зэлүүд газар хоноглоход чөдөрлөж тавьсан морь өдрийн явдалд алжаан эмээлээ дэрлэн унтах эзнээ тойрон эдээшлэн. Аратан намтан ойртож ирвэл айхтар хөөхөртөн эснээсрэн. Үр цайхын нүд өмөх махны эрэл гарсан үнэг чон тэргүүт нь өөрөө бараад нь шогшхыг зөнгөөрөө мэдэх агтмор эснээсээ арай холдож өвсний соргоор эдээшлэн. Хүний гаршуулж авсан хүлгийн дээд адуунаас өөр өдөр шөнө ялгалгүй өмнөх замаа тод хардаг адуус алаг дэлхийд хаанч үгүй. Төмөн бээрийн газраас ч төрсөн нутгаа нь олж ирдэг нь аргамаг сайн хүлэгмөр. Асад буй нутгаан зорихтой асар тэнгэрийн нодоор баримжаалдаг тухай ардын дунд яригцаар ирснийг Азийн цээжин дэх их нутгаас ачааны вогоон чихүүлж Аз твийн хөлд орших Вьетнам хүртэл ачигдахдаа хаа нэгэн газар аваачиж хоолны хачир хийх нэ гэж хар зөн совингороо мэдэрсэн хатан туурайд хэр азрага хизээ нэгэн цагт хаа нэгэн газар хөлөөрөө хөрсдөд бүх мөчөд хамаг хүчээ шавхан зүгтахаар олон хоног унтдах нойр идэх хоолоо омортон ачигдж яваа вогооны амсар нэх мөчийг анаж явсан гэдэг. Ачааны галт тэрэг зорсон газраа хурчээ зогсоолдоо зогсох үед аргамаг сайн хүлэг алсын аянд гарахын өмнө ходоод гисээ хөнгөлдгийг ч хээр азраг мартсангүй. Ачааны вогооны хаалга нэгдэж ачигдсан натог буулгах үед ижил сүргийнхээ дунд ихэмсэх хэр азраг зогтох газраан довлон зэрвэс харж амжавай. Азар аргам жуурга биш алт хэрийн улс мод барьцгаасан хэл ам мэдэгдэхгүй хэсэг хүмүүс өгтөг гинэ. Холгүйхэн орших байшин руу хөөн дууж оруулах замаас зүнж хээр азраг зөрүүд зан гаргаж товлсон газраа зүглэн тууж яваа хүмүүсийн толгоо дээгүүр харайх шахам огцсон дайрахтан олон хүн орилолтон дэл сүүлэн дэрвсэн дэндүү сүртэй азагнаас айж боломгдсон хүмүүс зүг зүг рүү зүхтаан зай тавьж өгөөгүй нэ. Хээр азрагны хойноос хинч илдэж хөөсөнгүй. Хэсэг хугацаа өнгөрөхөд арай алсад харагдах армаг тармаг модонд хүрч сүүдэрхэн хэсэг амарч өлмөрч өгөхөөс наахан өлсөж сангасан азрага өвсөдөж ус сууж олон хоног ачигдж явсан хөлийн жилээ гаргаж өнживөө. Алтан нар жаргаж амтэн хүн унтан ажин дүжин болох үед ор хан тэнгэр сарн авхай хөвж хажуугаар ангилалцах одмжтэр төрсөн нутгийнхаа зүгийг мэдсэн зөрүү даашин дэнсэн зүнжхээр азраг агганг үнэртсэн натар хээр нутгаан зорин алсын аян гарсан байна. Дураг шувуу нисэж үл хүрм туурайд хүлэг явж үл барам хүний газар гүний нутгаас нутгаан зорин хөдөлснөөс хойш мянган нуул толгодыг давж төмөн гол горхийг гаталж явахдаа тудрагчд ногоочтод баригдаж тарайн талбайд анжис чирч турж өгтлээ ядарсан байна. Арс яс болтлоо турсан надгууст анжис зүүн зүтгүүлэх нь алж идэхээс ашигтай байсны хүчинд л ам болторч байв гэнэ. Зүнжхээр азрага номхон дүлгөөн далайн хойд эргээс төмөн газрын цагаан хэрэм хүртэл шоргоолж адил шаваарлан амьдрах тудрагчд ногоочтын тарайн талбайд өдөр нь анжис чирч зүтгсээр тушаач өдрөгүй хонсон шөнөөр төрсөн нутг руугаа өртөө бэрээр дөгсөөр бүтэн 2 жилийг ардаа хийсний эцэст алтан гадас одны чанга тоор орших тэнцэж боссон унган нутагта тэнгэрлэг азрах хөл тавьжээ. Намрын нэгэн налгар өдөр найр хэсэж халамтсан нэр аргамаг хүлгээ аюулхээр адуун сүргийнхээ дэргэд иртэл
Босгочдын хэлгүй болтлоо турсан бараан зүсмийн адуун сүргийн ихэн дэргэд амарч эвтгийг хараад амтэн хөнгөө тарга твэрэг авдаг алтан намар болчиход байхад идж уусан хаагураа орчход ингэж хэвтдэг адуу юм бол хэмээн танжадан зогсох эзнээ таньсан хэр азрага эхэлж эзнээ өөрсөн янзгаахад хэдэн жилийн өмнө ах トゥ Вьетнам орн руу ажиглаж явсан хэр азрага нь ижил сүрэгтэй ирснийг нь таньж малчууд мин монголоор мориноос өсрөн бууж молор эрдний толгойг нь тэврэн эви хүлэг минь эзэн намайгаа өршөө гэж ихэр татан ойлов. Алс солын газраас атар хэр нутгаа зорин амьд үүсэн урт аян хийсээр ирсэн аргамаг сайн хүлэгтэй хандан эзэн ийм өчөө. Эрхэм хайрт хүлэг минь эзэн хүний хувьд би энэ өдрөөс хойш Тэнгэрийн салхинаас өөр юм чиний дээр гарахгүй. Чин зүрхт өвөг дээдс минь шүтэнэ болгож ирсэн эцэг тэнгэр их газрын нэгнэшгүй их хүч чадалд говийн та заягч 5 тэнгэрийн хүлгээ болгон тагсв. Энэ цаг мөчөөс хойш энгүй их талдаа эрх дураараа амьдртаа хүлэг минь. Эзэн нь инхүү төвчээр ухаан хоёр тэнцүү цогцолсон хүлгээ Тэнгэр хангаада сэтрэлэн тавьсан гэдэг. Мөнх хөх тэнгэрийн доор мянган жил мөнхчин норших тавилантай монголчууд бидний хүлэг Монгол адуунд минь асар их ухаан заяасан нь Аз твийн зулаанаас ундран гарч буй ариун тунгалаг аршаан усаар ундаалж гангийн үнэрт нь ариулсан байдаг агаар салхиар амьсгалж энгүй их удам нутагта эрх дураараа мэдээшилж явдгийн хүч гэдгийг игнэгт нэгт санацгааж эрхийн тэнэг болсон нэрлээ сурлээ задуу энэ тэндээс авчирч Монгол адууныхаа мөн чанарыг мөхөхгүй байхыг Монгол ахан дүүс та нараасаа мөргөн гуйж энэхүү найрглаа өндөрлсөн.